Овг нэрчин хэм блэ? Авжийнхан овгтой Отгон шарын бат найрамдал. Отгон шарын бат найрамдал. Тий. Отгон шарын гэхэр чин танаа ав чин айлын баг байсан хэрэг үү? Тийм шүү дээ. Манай ов чин ховдын булган сумд торгуудалтай төрж өсөөд айлын 11 дэх одоо хамгийн хотгон хүн байсан. Тэгэхээр тухайн үед отгон хүү болохоор отгон шар гэж шар хөөхд байж. Тийм болох тий. Одоо ч гэсэн шаралтай. Аюу талгаа дэргэд манайхан чинь нэг тийм нэрүүдийг онж өгдөг штэ. Яг тэрэн шиг хүүхдтэй нэрээ өгөхдөө бас яг тэгж өгдөг юм байна лээ. Жишээлбэл би одоо 2 дахь өдөр төрсөн учраас мегмар гинэ. Тэгэхээр Отгон шарын бат найрамдал. Бат найрамдал гэдэг чи аав чи юу бодож энэ нэрийг өгсөн юм бол хэдэн он төрсөн байх вэ? Би ч одоо тухайн үедээ социализм үе байсан л та. Тэгэхээр би айлын найрамдаж явсан үе. 10 сар төрсөн. 10 дугаар сар чинь зөвлөлт одоо Монголын найрамдлын сар тухайн үед. Тийм биш. Тэгээ манай би дээрээ 2 ахтай, нэг ихчтэй. 2 ах мань хоёлоо бат зориг те бат эрдэнэ. Тэгэхээр тэгэл 10 сар төсөн учраас бат найрамдал болсон юм байлаа. Өвлийн тухай зураг. Тийм ээ? Тийм. Тэгтээ өвөл бас сайхан. Энэ цас, энэ пүүдгэр тэнгэр тэгээ нэг хөдөлгөөн морьтой хүн, тийм ээ? Хөдөлгөөн морьтой хүн холын умдаа. Тийм ээ? Тийм шүү. Тийм. Чи хэдэн хөдөлгөөн морьтой хүн? Хэл. Англи хэлтэй. За би тий англи хэл. За тэгээд би анх чинь би Монголд Улаанбаатар турк сургууль сурж байлаа шүү дээ. Тэгэхээр турк хэл сурах хэрэгтэй болж таарчлаа. За тэгээд сонирхолтой нь би Америкт одоо бакалавр сурж байхдаа орос хэлийг сурсан. Тий 2 жил Америкт орос хэл сурсан. За тэгээ бас хажуугаар нь Америкт бас герман хэл 2 жил сурсан. За 4 хөдөлгөөн морьтой. Өөрийн он жаваатайгаа 5. Тийм байна. Яасан сайхан. За ингээ хөдөлгөөн морьтой хүн энд явж байгаа. Тэгээд энэний явж байгаа замыг харахад энэ зурган дээр байгаа замыг харахад бол яг л сайхан хүний амьдралын зам. Чулуун дардан одоо саат татгаргүй зам биш тийм ээ. Энэгээр би юу хэлэх гэж чамтай уулзахдаа энийг энд тавьсан бэ гэхээр бид бол бас сайхан одоо өвөл хэмээх сайхан байгаль уу юу? Бидний урд 30 жил бол бас ийм л байсан. Тийм ээ? Сайхан. Одоо би энэ зургийг сольж тавиад тэгээд цаашаа хоёулаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Тий. За минь энэ энийг барьж байна. Би нэг зураг солино. Тэгэхээр миний одоо энэ тавих гэж байгаа зураг бол бас Хүрлбаатар зураачийн зураг. Хүрлбаатар зураач энэ 2 зураг зурсныг би зарим нь баг найз нөхдийн хувьд баг дээрэмдээд энэ төр авсан тал байгаа. Зарим нь ч хөдөлж авсан байгаа. За энэ бол ирж яваа цаг. Тийм ээ? Сайхан хөөхтөн гэртэй. Цум цаг. Монголын их тал харагч. Америкт сурч байхдаа нутгаа санаж ирсэн үү? Саналгүй яах вэ? Ер нь нутгаасаа холдох тусам эх орны үнцэн тий ээж аавын сургаал айгүй их бодогддог тий тэгээ буцаад иргээгээд тэр нь ямар одоо миний одоо нэг чухал эдис байсныг ойлгох юм байлаа. Тэгэхээр тэрийг одоо Монгол тухайн үед байж байхдаа аав ээж одоо янз бүр юу хэлэн тий тэгэхэд нэг ойшоодгүй юм шиг байсан мөртлөө яг холдох тусам тэр их бодогддог юм байл. Тэгээ буцаад иргээд одоо яг миний одоо бод хүн болоход ямар чухал үүрэг гүйцэтгсэн байдгийг бас ухаардаг юм байлаа. Отгон шарын бат найрамдал. Ер нь цагаан шар бол ойролцож байгаа. Гэгээтэй өнгө гэж. Гэгээлэг өнгө гэж үзнэ. За тэгээд айлын отгон хөө. Тий, айлын отгон. Тийм ээ. Аавч нь бол айлын отгон хөө чи. Би бас айлын отгон. Бас отгон хөө. Айлын отгон. Зөв. Тэгэхээр чи хэдэн ахтай? Би 2 ахтай тэгээ нэг ихчтэй. Айлын ирэх отгон хүү байлаа. Ирэх отгон хүү байсан тийм байд. Тэгээд найрамдал гэдэг нэртэй. Тий. Гэрээсээ одоо бас бусад ах нараа удах юм бол ихч нараа удах юм бол бас бага насандаа
гэрээсээ одоо эрдэм ном сурахаар явж ирсэн. Багнасандаа Багнаас ч одоо юм. Ер нь бол 8 дугаар ангид төгсчөөд манайх ч одоо ховдод байдаг үлээ. Улаанбаатарт Турк сургуульд сурах одоо хуваар авчаад, тэтгэлэг авчаад байгаа. Аав ээжийнхаа гэрээс эрдэм сурахаар явж байлаа. Тийм бай. Тэрнээсээ цааш тэгэл гадагшаага яваад тэг өөрөө бие дагаад явцсан л та. Тэр Турк сургуулийн нэг хэсэг бүлэг нөхөд байна. Тэр гэрээсээ гараад тэр яг тийм нэг вакуумсан орчинд тэгэхээр маш их дэгтэй сурч ирсэн юм шиг байна тийм үү? Яг зөв. Ер нь бид чинь анх тэгэхэд 8 дугаар ангид төгсчээд Улаанбаатар гэдэг их хотод ирчихлээ шүү дээ. Тухайн үедээ баг сургуулийнхээс гадна Улаанбаатар хотод ирч өндөр байш үзэж те. Засмал зам тэр нь надад их гоё сонирхолтой те санагддаг байлаа. Тэгээд Турк сургууль чинь дотуур байртай, дотуур байрандаа тэгэхээр 24 цаг те 7 хоног хамтдаа байдаг. Хамтдаа хүүхдүүд нь хичээлээ хийн те. Багш нар нь ч бас зарим нь тэнд байдаг байлаа. Тэгэхээр их дэгтэй. Нөгөө талаасаа бас одоо бийдааж сурахтаа бийдааж амьдрахад одоо миний хамгийн анхны гараа болсон гэж одоо яс боддог юм. Тэрнээс цаашаа би Турк сургуульчин 3 жил болчоод те Норвег, Америк, Австрали гэл ер нь бол бие даагаад те өөрийнхөө сургуулийг олоод тэгээ явсан. Тэгээ зардлыг олоод ингээ явхад бас маш том одоо анхны гараа маань маш том дөхөн болсон гэж үздэг. 90 онд хэдэн настай байсан? За 90 онд чинь тэгэхээр чи би одоо дөнгөжтэй хичээлд арай орж амжаагүй л байж тээ. Тийм бай. Тэгэхээр та нар сургуульд орж амжаагүй байх үеийн тийм үеийн хүүхдүүд өнөөдөр бол тэр биднээсийн туулж өнгөрөөсөн тэр юмыг мэдхгүй. Гэхдээ тэр үед төрсэн хүүхэд өнөөдөр биднээсийн одоо манай одоо төр засгийг өдөрж яваа хүмүүсийн авчирсан энэ сайхан нийгмийн үр жимс. Яг боловсрцсан эд одоо гараандаа гардаг болцсон. Яста мориндо мордоход бэлэн болцсон. Өөрийгөө боловсруулсан байна. Өөрийгөө хэрхэн боловсруулсныг нэг давчхан аль сургуулийг төгсөөд явсан. За Туркийг энэ төгссөн. Тий. За тэгээ Улаанбаатарт дөнгөж анх ирээд Турк сургуулаа төгссөн. За Турк сургуулаа төгсчөөд ер нь яг хөдөөний хүүхэд чинь анх Улаанбаатарт ирчээ те. Бас хотын хүүхдүүдээс маш их юм сурсан л та. Бас гадагш байгаа эх орноосоо гадна те том улсад сурж болдгийм байна гэдгийг ойлгосон. Тий. Тэгээд бас найзуудтайгаа нийлж явж хагаад Норвег улсад тийм одоо Дэлхийн нэгдсэн коллеж гэдэг нэгсэндээ их сургуулийн бэлтгэл ангид бас 100% тэтгэлэг аваад анх гадагшаага явж байлаа. За тэнд очиж 2 жил сурчаад англи хэл бол тийм үнэхээр дэлхийд гарах одоо гарсан юм байна. Тийм байна. Тэрийг ойлгоод ер нь 2 жил сурсан. Гэхдээ одоо бодоод байхад тэр одоо их сургуулийн өмнөх 2 жил мөртлөө тэнд 2 жилийн дотор хүн ямар их юм сурч болдгийг те англи хэл дөнгөж одоо сурч хэлж байгаа ч гэсэн 2 жилийн дотор ингээд үнэхээр хүн хичээж чадах юм бол тэр хэлийг одоо хангалттай сайн сураад те шалгуур одоо их сургуулийн шалгуурыг хангалттай авах боломжтой юм гэдгийг үнэхээр ухаарсан. За тэгээд тэрнээсээ цаашаа Америкт одоо та одоо мэдэндээ одоо кофе анан гэдэг за тий Нобелийн шагналт нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн гаргасан хүн байгаа та тий. Нобелийн шагналт тэр хүний бүтэн тэтгэлгийг олон улсын шилдэг оюутны тэтгэлгийг Макалистер коллежид аваад Америкт бакалавра хийсэн эдийн засгийн чиглэлээр. Кофе ананы тэтгэлгээр. Тий, кофе ананы тэтгэлгээр. Бас тухайн үед яг үнийг хэлэхэд надад бол ингээд ер нь итгэж өгөхгүй те. Ер нь одоо манай аав ээжд бол тухайн үед ерөөсө бууж өгдөг л байлаа л да. Тэр үед чи ялангуяа Америкч боловсрол нь бол маш үнэтэй шүү дээ. Ялангуяа хувийн сургуульд шилдэг сургууль сурах гэх юм бол тухайн үедээ одоо бүр үнэтэй болчихжээ. Нэг 40-од орчим мянган доллар. Тэгэхээр 4 жилийн чинь тэгэхээр 160 мянган доллар. Манай аав хоёр тэрний чинь 10% төсөөлөгдөхгүй дүншлээ. Аав чи юу хийдэг вэ? Манай аав эмч хүн байдаг юм. Эмч хүн. Тий, эмч одоо ховдын манай ааврууд бараг ховдод эмчлүүлээгүй хүн байхгүй дээ. Байхгүй юу? Эмчтэй. Гоё. Тий, ховдод бараг 30 гаруй жил эмч хийсэн хүний мэс заслын эмч. Одоо тэгээд дараа нь уламжлалт ангаах ухааны эмч болсон. Ээж нь юу хийх вэ? Манай ээж агрономч хүн байлаа. Агрономчтэй, агрономч хүнчтэй. Тэгээд багада одоо энэ төр шилжилтийн үеэр чинь бид нэр ногоот ирдэг байлаа шүү дээ. За тий. Ногоот ирч. Чи ногоон дээр ажилладаг байсан. Ажилтгүй байх хөт. Ер нь бол ингээ багасаа ногоот ирч өссөн шүү дээ.
Тэгэндээ. Тий манай ховдын чинь их ногоо тарина одоо тарвас амттгуугаар алдартай шүү дээ. Одоо тийм гашуугаа гэж ярьдаг тий. Тэгээд манай ээж чинь агрономч тухайн үедээ дөнгөж шилжилт эхэлсэн үед чинь тэтгэвртэй гарцсан. Төгсчээр одоо тэр үед чинь тэтгэвртэй гарчлаа. Нөгөө ажиллаж ирсэн байгууллагууд нь тартсан. Тий. Тэгээд тэтгэвртэй гараад одоо амь зохын төлөө одоо зүтгэн 4 хүүхэдтэй манай аав чинь тухайн үед Польш руу явцсан байсан. Бас л ажил болж те амьдрах хэрэг. Тий бас нэг 5 цаасны хойноос л явсан хэрэг. Тэгэл хаяа нэг бид нэрлүү долларгоо үлнэ. Тэгэхээр тэр үед чи одоо яг үнийг хэлэхэд одоо миний одоо ой санаанаас хизээж гардггүй яг ингээд өнгөт төрсөөрөө миний ой санаанд ингээд хатгалагдсан. Яг тэр үед байсан. Тэр үед чинь манай ховдын төв дээр амьдардаг байлаа. Тэгээд манай ховдын хамгийн ойрхонсон буянцсан жинхэнэ одоо ногоо тарьдаг алтартаасан байхгүй. Тэнд бид нэр 3-4-ийн одоо газартай. Тий 3-ын га 4-ийн га гэдэг ногооны газрууд байдаг. Одоо ховдын төвөөс алхах юм бол тэр чинь одоо бараг 25 км газар. 25 км газар тэгэл хоёр талдаа манай ээж чинь 4 хүүхдэд ахуулаад алхахдаг байлаа. Юу гэсэн үг одоо хотын төвөөс биднээс 22-ын товчоо өнгөртөл алхах нь шүү дээ. Тэр үед чинь би одоо 7-8 настай ч гэсэн алхах шүү дээ. Тэгээд тэр үед чинь машин байхгүй, ганц нэг машин явсан ч бид нарыг авахгүй тий. Тэгэл 7 хоног болгон алхаж тэр чинь ногоон дээр очино. Бид нар чинь нэг хоёр гад одоо хүнсний ногоо тариална тий. Ерөөсөө бид нар гэр бүлийн хийдэг ажил байлаа шүү дээ. Амьдралаа чигчлэх. Тий. Тэгэхээр нэг 100-ны 3 сардаа ногоогоо тариад тэгээд ногоогоо тэр одоо тэр газараа шууд ингээд ногооны ченж нарт бөөндөд тэр мөнгөөрөө эргээгээд манай одоо орлого олдог л байлаа. Тийм биш. Тэр үеийг одоо тухайн үед би жоохон хүүхэд байсан ч тэрийг би хизээч мартдаг байхгүй. Гэхдээ та нарын энэ бол маш сайхан үе. Тийм. Яг л чи тэр үед юу ойлгосон, тэр үеийн залуус юу ойлгосон гэхээр өөрөө хөдөлмөрлөж мөнгө олж өөрийгөө тэжээж болд юм байна. Тэгэхгүй өөр хинч туслахгүй юм байна. Тий. Тэрийг л ойлгосон байхгүй. Тий. Тэгэхээр тухайн үедээ хэцүү байсан ч гэсэн ер нь ингээд буцаад эргээд харахад хүний хамгийн тэр хэцүү байсан үе тэр нь эргээгээд миний одоо амьдралыг үзэл ч юм уу харах үнцгийг ч юм уу буцаад эргээд миний хүсэл эрмэлзэл мөрөөдлийг ингээд тэр чигээр нь өөрчилсөн байдаг юм байна л та. Тэгэхээр энийг ингээд яг хүн чинь бид нэр ингээд өдөр тутмынхаа амьдралдаа түүртэй ерөөсөө юм одоо за би ирээдүйд яг ямар хүн болмоор байгаа юм ч юм уу яг би яг хинбэ ч юм уу яг тийм томоохон асуултыг асуудаг юм байна л та. Тэр асуултууд яг би хизээ өөрөөсөө асууж эхэлсэн бэ гэхээр Америкт би сургуульд орох гээд эсээгээ бичсэн шүү дээ. Тэр эсээнүүд нь дандаа тийм том асуултууд асуудаг. Чиний амьдралын хамгийн том үнцэн чинь яг юу юм бэ? Юу чамд хамгийн чухал эрдэнэ байдаг юм бэ? Ийм одоо би өдөр тутам өөрөөсөө асуудаггүй тийм том асуултыг асуудаг. Тэр том асуултанд хариулна гэдэг чинь эргээд хүн амьдралаа ухаж төнхөөд жинхэнэ нөгөө одоо англиар бол нөгөө soul searching буюу өөрийнхөө яг сүнслэг тэр яг миний намайг чиглүүлдэг тэр жанжин шугам маань юу юм бэ гэж хайж эхэлдэг юм байна л да. Тэгэхээр тэрийг одоо сүүлийн би баг ингээд 7-8 жил байнга ингээд өөрөөсөө асууж явсан. Энд чинь амар олддог хариулт биш юм байна л да. Гэхдээ хүн болгонд тэр зүрхнийхээ ёроолтод байж байдаг. Гэхдээ тэрийг ухаж төнөх шаардлагатай болдог. Тэр талаараа янз бүрийн олон бас ном уншсан, хүмүүстэй ярьсан. Тэгээд сонирхолтой би чи одоо Америкт тэгээд нэг бакалавра хийчээд эдийн засгийн чиглэлээр сурлаа. Эдийн засгийн чиглэлээр тэр үед миний нэг хүсэл мөрөөдөл байсан юм л да. Ер нь багасаа бол айгүйх мөрөөддөг хөхт байсан. Заримдаа мөрөөдлөө хүндэлгээсээ ичнэ. Тэгвэл шоглуулна шүү дээ. Шоглуулна. Хамаагүй юм ярьчихвал одоо за гэдэг ингээд ер нь бол мөрөөдлөө тэгээд одоо ээжтэй л хэлдэг байж тээ. Одоо манай аав хэлэхээр бас намайг шоглдог бай. Тухайн үед гэрийнхэн тэгээд хэлэхээр шоглдог те. Чи ээжтэй хэлсэн нэг мөрөөдлөө хэлдэг. Тухайн үед одоо ялангуяа би сургуульд сурах те их мөрөөдөлтэй. Дандаа тийм миний мөрөөдлийн ихэнх нь дандаа тийм эрдэм номтой холбоотой мөрөөдөл байсан. Тий. Тэгээд яг олон мөрөөдөл төр ингээд мөрөөдөхт ч юм уу те бид нэр ч юм уу эсвэл ингээд шууд юу руу орчдөг вэ гэхээр за би тэрий чинь хүрэхэд надад санхүүгийн чадвар байгаа ч үлээ те би тэрий чинь төлж чадахгүй лөө гэж. Тий.
тэрүүн дээрээ тэрнээсээ болоод ингээд олон мөрөдлөг хүн ингээд гээчдэг эсвэл ингээд хайчдаг тий. Тэгэхээр тэрнээс одоо тэрнийг тоолгүйгээр ингээд тийм сургуульд би сурмаар байна ч юм уу тий. Тэр сургуульд сурснараа би одоо жишээлбэл тийм ажил хиймэр ч юм уу тэгж их мөрөддөг байж лээ тий. Тэгэхээр тэрийг ингээ хэлэхээр ялангуяа жишээлбэл тухайн үед одоо жишээлбэл би бакалавра хийчээд тэгээд Монголд ажилладаг байлаа шүү дээ. Монголд 4 жил ажиллачаад буцаад Америкт би Нью-Йоркт Wall Street ажилламаар байна гэж мөрөддөг шүү дээ. Тэр бол миний Монголд байхдаа хаяг мөрөдөл шүү дээ. Тухайн үед би нэг 2009 онд би бакалавра хийчээд Монголд ирсэн л дээ. Гэтэ Америкт байхдаа би бакалавртаа сурж байхдаа тэрнээс нэг ямар хүсэл эрмэлзэлтэй болсон бэхээр Нью-Йоркт Wall Street маань дэлхийн санхүүгийн төв. Дэлхийн бүх том хилцлүүд ерөөсөө мөнгө урсгал Нью-Йоркоор өнгөрдөг. Нью-Йоркоор дамжиж өнгөрдөг. Нью-Йоркт тэр костюм бичигтэй яаран алхаж байгаа тэр төр төрх би хизэж мартдаг байхгүй. Би яг тэдний нэгэнд болоод дэлхийн мөнгөний урсгалд ингээд дотор нь мэрэгжилтэн болоод ингээд ачлах юмсан гэж нэг том мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй би Монголд ирчээд тэрийг тантаа ээжтэй ярьж өгдөг байсан л та. Тийм. Биелэн. Хоёулаа Facebook руу шаарь. Отгон шарын бат найрамд. За яаж орох нь залуучуудтай харуулъя. Танилцах гэж байгаа хүмүүстэй хоёулаа Facebook-ийг нээ. Би элдв асуулт асуухгүй. Яг гэвэл та нарын үеийн асуулт би асуухад их хүнд болчих. Гэхдээ асуулт хүртэл өөрчлөгддөг юм байна. Тэгээ асуулт хүртэл өөр болдог. Цаг үе, тухайн үе дагаад тийм ээ. Тэгээ ирж яваа цагийн тэгээд шин тооллын сайхан залуутай шууд та нарын хэлээр л танилцъя гэхүү. За тийм Facebook руу оръё. За нуусаа хасан би юу энэ гэж би асууд юм а тийм асуухгүй. Та нарт бол тийм зүгээр толгойд чинь байхгүй. Тий. Төрийн мөнгнөөс сулгаа хийчи одоо нэг амьдралаа дэвшлүүлчихин тэ төсөл мөсөл одоо ингээд нэг таньдаг хүндээ өгөөд нэг хэдэн хувийг авчи тийм бодол та нарын толгойд байхгүй. Яаж орж ийн Facebook ер нь бол миний нэрээр л байт юм да. Бат найрамдал отхон шар гэдэг. Тэгээд нөгөө гадаад олон жил амьдрахаар чинь нөгөө гадаад хүмүүс миний бат найрамдал гэдэг нэрийг ямар уншиж чадахгүй ш. Тэр нэг Наги гэдэг нэг Наги отхон шар. Тэгэхээр ер нь бол бат найрамдал отхон шар гэдэг нэр бас давхар Наги. Чам ер нь хаягнуудаа бас одоо төр зурхандаа өөрчилж болох отхон шарын болно шүү дээ. Тэгж өөрчлөлт тэр нэгэн цагт хэрэг болно. Тэгээ би түрүү нэг юм ярьжсэн. Танаа үеийнхэн энэ хэл ахвал гэдэг юмыг мэдэхгүй. Тийм ээ. Энэ тал энэ тэрэ мэдэхгүй өөрийнхөө ингэж ирч хүчээр өөрийнхөө бодол санаагаар тэмүүлж явж байгаа хүмүүс. Таны натан дээр чинь би бас нэг нэмээд юм хэлж байна. Одоо хэл ахвал те танил тал мэдэхгүй те мэдэхгүй гэж ярьж байгаа те. Тэгэхээр яг нь над дээр нэг тод жишээ өгдөг юм л да. Юу гэхээр за 2013 онд чинь би яг одоо Харвардын бизнесийн сургуульд тэнцвчлээ. За тэгээд сургуулиасаа урилгаач авчлаа. Ер нь би тухайн үедээ баг 3 сургуульд тэнцсэн л дээ. Дэлхийн шилдэг 3-т. Тэгчээд Харвардын бизнесийн сургуулийг сонгосон. Тэгээд Харвардын бизнесийн сургууль чинь 1 жилийн $100,000 үнэтэй. Тэгээ 2 жилийн чи $200,000 орж ирэхтэй тий. Тэгээ яг сургуулиас нэг 30-40 хүн тэтгэлгээ авсан. Тэгээд тэгээ яг бас үлдсэн хувь чинь би одоо хаанаасаа босох хүлээ тий. Яаж төлөх хүлээ тэр чинь гаргалгаа гарах хэрэгтэй болно тий. Тэр үед чинь дэлхийн нөгөө 100 шилдэг сургуульд тэнцэх юм бол төрөөс олгодог зээл тусламж гэдэг байсан шүү дээ. За тэгээ тэнд дэлхийн 100 шилдэг сургууль тухайн үед тэр 2013 оны жигсаалтанд бол одоо манай сургууль Харвард их сургууль эхний нэг хоёрт нь ингээд амаг үзүү булаагаад Массачусетсийн нөгөө технологийн институтаа ингээд нэгд орж илээ. За тэгээд тэр шалгуураар нь боловсролын яамнаас зарласан бүх шалгуураар нь яваад ярилцлага өгөөд харамсалтай тэнцээгүй.
Монголдо тэнцээгүй. Харвард бол тэнцүүлсэн. 30% тэтгэлэг амлагдсан. Авцсан. Тэ Харвардын их сургууль, Пенсильвани одоо Wharton одоо бизнесийн сургууль, Чикагогийн бизнесийн сургууль гэдэг ер нь бол дэлхийн 1 2 3 4-ийн тэ 1 тэгээд 3 4-т нь тэнцсэн л дээ. Тэгчээд яг манай аав хоёр ятгаад одоо төрөөсний юм ундаг тэтгэлэг байж хат миний хүү заавал орох хэрэгтэй гэж орж исэн л та. Тэгэл бүх шалгуураар нь яваад хамгийн гол нь авч чаддаг л дээ. Тэгэхээр яг энийг юу хэлэх гээд байна вэхээр мэдээж тэн дээр жишээлбэл одоо танил талаар ярьдаг ч юм уу те. Эсвэл одоо ямар нэгэн ширийн дугаар мөнгө өгдөг ч юм уу те. Тийм сонголтыг одоо би жишээлбэл те байсан ч те би тийм сонголт хийхгүй л байсан л да. Гэхдээ чи өөрөө байхгүй гэж бодож байгаа шүү дээ хамгийн гол. Нэгдүгээрт яг хуу бас яг байхгүй биш те. Тэрийг янз бүрийн ингээд хүмүүсийн хүүхдүүд явдаг ч юм уу те. Тэрийг нь бол мэддэг л анзаардаг те. Гэхдээ арай чи ингээд явж ингээд бас яг хүүхний сонголттой холбож бид нараас ойлгох хэрэгтэй. Тий. Тэгэхээр жишээлбэл тэрийг нь би яриулаад ч юм уу те. Танил талаараа яриулаад ч юм уу. Тийм яг бусад хүмүүс тийм сонголт байдаг байх л та. Гэхдээ хизээч би жишээлбэл те одоо тийм сонголтыг аав ичтэй хизээч би хийхгүй байсан те. Тэгснээрээ яг би тэр тэтгэлгийг би авч чадаагүй те. Яг тэрний оронд би Америкаас өрөөд нэмж тэтгэлэг аваад тэр тэтгэлэг яг зээл аваад тэрийг би өрөө төлж дуусгасан л та. Америкаас зээл аваад. Тий. Тэр бараг 100 гаруй мянган долларын зээл. Тэгээ тэрийг өрөө ажил хийж Америкт ажиллаж төлж дуусгажсэн. Би яг миний тэр мөрөөдөл болохоор ер нь яг Харвард гэхээсээ илүүтэйгээр би тэр түрүү ярьжсэн нэг Нью-Йоркт тийм үү Wall Street-ийн дэлхийн шилдэг банкнд яг хөрөнгө оруулалтын банкир гэсэн тэр эдийн засгийн мэрэгчлэрээ ажилламаар гэсэн мөрөөдөлтэйсэн. Яг тэр банкнд би орч чадсан. Тэр банкнд орохын тулд одоо дэлхийн шилдэг бизнесийн сургуульд заавал орох ёстой болж таарсан. Нэгсэндээ Харвардын бизнесийн сургууль надаа тэр миний мөрөөдөлд хүрэхэд гүүрэн болж өгсөн. Тэгж би яг 7 жилийн дараа яг Нью-Йоркийн тэ одоо Bank of America буюу Америкийн тэр үеийг дэлхийн хамгийн том хамгийн олон салбартаа олон жилийн түүхтэй тэр банкнд яг өөрийнхөө мэрэгчлэр эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалтын банк хэрэг яг Нью-Йоркийн төв штаб дээр төв офис дээр нь ажилд орж ирсэн. Гайх юм шиг. Тэгэд сонин бизнесийн сургууль би тэнцчээд бас одоо хүн дэлхээс ичдэг болооч тэр мөр баг найзуудаасаа нуужгаад явсан байдаг шүү дээ. Тэгээд өөртөө ч итгэж өгөхгүй яг тэр сургуулийн хөрсөн дээр хичээл нь эхэлцээд тэр үедээ би фэйсбүүкээр те би Харвардын бизнесийн сургуультай ингээд мөрөдлөөс одоо орчлоо гэж тэр үедээ тэгж хэлж ирсэн. Очсон. Тий очи ерөөсөө очсон. Тэр болтлоо ер нь бол манай гэрийнхнээс өөр хүн баг мэдээгүй. Тийм. За тэгээд цаашаа орё хоёулаа. Энэ би нэг залууст ер нь Монгол төрснөөсөө хойш би баг 7 хоногт нэг удаа ч юм 2 удаа нэг дандаа тийм залууст өөрийнхөө тэр сурсан мэдснээрээ хуваалцаж тэмдэг жоохон лекц уншдаг байсан. Тийм. Тэгээд эн чинь юунаас гаралтай юм л да. Миний одоо нэг аналог подкаст гэдэг. За 3 жил хийж байгаа тэр подкасттай ерөнхийдөө холбоотой. За би орж үзсэн тэр лөө. Тийм. Тий нэг хэдэн удаа орж үзсэн. Мундаг байлаа. Тэгэхээр подкаст гэж юу юм одоо тэрийг яаж чиний рүү орох уу гэдгийг чиний тодорхой болгоод дотор нь юу байгаа юм. Яг одоо подкастаар яг залуу үе ингээд яг ялгардаг юм л та. Тэгэхээр одоо жишээлбэл таны үед ч юм уу одоо бидний өмнөх үед илүү одоо телевиз үздэг, радио FM сонсдог тэр үе шүү дээ. Тийм байсан. Номыг барьж уншдаг. За яг зөв номыг барьж уншдаг. Бидний үе чи одоо гар утснаас тий тэр радио FM чанад одоо тэрний орчин цагийнхан хөлбөр нь болохоор подкаст гэж яриад байгаа. Дуртай цагтаа хүссэн үедээ өөрийнхөө дуртай хөтөлбөрөө одоо утаснаас чихвж хийгээл сонсдог тэр боломжийг нь болохоор подкаст гэж ярьдаг. Ер нь одоо нэг Apple гэдэг бүгдээрээ мэдэн шүү дээ. Apple одоо iPhone-ыг үйлдвэрлэсэн тэрний одоо Steve Jobs одоо дэлхийн хамгийн одоо мундаг инновацлог хүмүүсийн нэгтэй домог болсон хүн шүү дээ. Тэр хүн ингээд подкаст гэдэг тэр app буюу тэр програмыг гаргаж ирсэн л та. Тэгэхээр ерөөсөө залуучуудад хүрэхийн тулд тэгвэл яг тэдний бүгдээрээ л одоо ухаалаг утас хэрэгэлдэг. Бүгдээрээ л Facebook одоо үздэг те. Тэрийг нь ашиглаад залуучуудад тэр зөв мэдээллийг нь хүргэх суугал гэж хамтдаа хөгжих тухай. Тийм. Ер нь бол
сүүлийн бараг одоо ингээд 7-10 жилдээ би өөрөө их номонд дуртай хүн те. Угаас багасаа л ховдод байхын ховдын төв номын санг бол тэгээд ер нь бол 100 болгон төв номын санд дүнждэг тийм л хөвгтэйсэн. Номчин. Ер нь бол их номноос одоо нэг өөрийн нэг тийм одоо юу авдаг гэсэн шүү. Ер нь үлгэрийн ном их уншдаг те. Тэрүүгээрээ өөрийн гэсэн нэг тийм төсөөлөлтөө тэр дотор бараг амьдэрдэг шүү. Хөвгт явдаг байлаа. Тэгэхээр тэр их авсан номноос авсан тэр мэдлэгийг те хамгийн гол нь тэгвэл яаж Монгол залуучуудаа хуваалцаж болох вэ? Ялангуяа Монголын боловсрлоос, Монголын эцэг эхнэрээс, Монголын найз нөхдөөсөө, Монголын нийгмээсээ авч чаддаггүй. Гэхдээ одоо жишээлбэл Америкт ч юм уу тэр хөгжсөн нийгэмд хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан те хамгийн сүүлийн үеийн тэр дэвшилтэт технологи ч юм уу тэр их одоо судалгааг тийм үү тэр хамгийн шилдэг бүтээлээр нь би байнга уншиж авч яадаг. Тэрийг хамгийн гол нь яаж Монгол залуучуудтайгаа хуваалцаж үеэрээ бид нартэй боловсрч орчуулах хэрэгтэй байна тий. Орчуулах хэрэгтэй. За тэгэхээр чи орчуулах хэрэгтэй. За орчуулсан ч гэсэн тэр номыг худалдаж авах тий. Тэгээд хүн за өөр ихнээс нь авъя. Тэр одоо шилдэг номыг тийм үү? Чи худалдаж авах хэрэгтэй. Доллараар. За тэгдэг худалдаж авдаг тий. Тэгээд аваад орчуулна. Тэгээд арай чи аваад англи хэл дээр уншина л та. Эхлээд уншин том тийм шууд бүгдийг англи хэл дээр уншичаад тэгээд тэр номоо анализ хийгээд тий. Нэг тэр чинь одоо тэрний ард ингээд 15-аас 20 хуудас ингээд тэмдэглэл гардаг юм л та. Тэр номон дээр юу гарч чинь тэр номноос бид нэр яг юу сурч болох хэвээр ямар жишээнүүд байгаа, ямар концепт тайлбарлаж байгаа тийм үү. Тэрийг нь цаасан дээр буулгана. Тэгээд одоо подкаст дээр сонсогчдоо 1 цагийн дотор монгол хэл дээр нь хүнд ойлгогдохоор тэр номын агуулгыг бүгднийг одоо алдагдуулгүйгээр ярьж өгнө те. Тэгэхээр нэг одоо цаг ярихын тулд тий 1 цаг ярихын тулд эн чинь ард нь бол нэг 15-аас 20 цагийн хөдөлмөр өгдөг юм л та. Тэгэхээр одоо энд би танд харуулъя л та. Бид нэр энэ подкаста Unlock podcast гэж нэрлэсэн. Unlock гэдэг маань хүний одоо түвжийг нь тайлах гэсэн үг шүү. Түвжийг гэсэн тий. Тэгэхээр Unlock podcast эн чинь энэ ард нь ингээд 2 найзтайгаа бид нэр гуруулаа. За. Тэгэхээр энийг эхлэхдээ бид нар чинь ерөөсөө гадаад байсан шүү дээ. Би Австральд одоо Америкийн том банкны Австралийн салбартаа банкир ажилладаг байлаа. Манай хоёр найз чинь хоёлаа Японд яг мэрэгчлэрээ те томоохон корпорациудад ажилладаг байлаа. Тэгэхээр бид нэр гуруулаа нэгдэл одоо нэгэнтээ уншиж байгаа тэр одоо мэдээллийг тэр номны авсан мэдлээ те Монгол залуучуудаа хуваалцах гэсэн санаа л та. Тэгээ бид нэр энийг ихснээс хойш 2-7 хоног тутам яг нэг ном уншаад одоо хүргэж байгаа. За, самбайцганы сонсогчдоо та бүхэндээ эх орныхоо нийлэл Улаанбаатар хотоос Наги эсвэл Батнайрамдал болон Дэги эсвэл Дэлгэр цэцэг мэдчилж байна. Тэгэхээр 3 жилийн хугацаанд 2-7 хоног тутам нэг ном уншаад хүрэх гэж чинь одоогийн байдлаар 78 дэлхийн шилдэг бестселлер баримтат номнуудыг хүргэсэн байл та. Тэгэхээр энэ дотор чинь янз бүрийн салбарын те номнууд байгаа. Нэг юм хэлж бай баримтат гэдэг нэг үг хэлж. Зөв. Баримтат гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө шинжлэх ухааны те шинжлэх ухаан дээр суурилсан, судалгаан дээр суурилсан бүтээлүүд. Баримтат бус гэдэг чинь уран зохиолын бүтээлүүд. Тэг. Чи одоо яаж өөр категори бол явчихж байгаа. Өөр категори. Тэгэхээр бидний хүргэж байгаа бүтээл ерөөсөө хамгийн гол нь олон улсын тэр залуучууд, Америкийн залуучууд, Германы залуучууд ч юм уу тэр боловсролтой залуучууд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн онолт дэвшил сүүлийн үеийн судалгаа юу вэ тэрийг энэ баримтат номоор бүгдээр авч байгаа. Тэгэхээр тэр олон сая залуучуудыг дагуулж олон сая залуучуудын боловсролыг харах үнцгийг өөрсдийг нь өөрчилж байгаа тэр бүтээлүүдийг Монгол залуучуудаа л ерөөсөө хүргэх гэсэн сан. Чи бие бэлтгэхээс гадна боловсрол олж юм сургууль сурч тийм ээ. Инхээс гадна чи үеийнхнийгээ энэ цагийнхныгаа хамт 100-ны одоо ихэнх үеийн энэ одоо мундаг залуучуудыг шин тооллын залуучуудыг хамтдаа хөгжүүлж гин тийм үү? Хамтдаа хөгжүүлээ. Ерөөсөө тэр санаа. Тэгэхээр энэ дээр би ганцаархнаа одоо Харвардын дипломтой байлаа. Би ганцаархнаа тэр номыг уншуулаа гэдэг чинь ганцхан хүний амьдрал те. Тэгэхээр тэрийг хамгийн гол нь ингээд нэгэнтэй л уншдаг тэр номыг чи яагаад тэгвэл бүгдээр 10 мянгуулаа 20 мянгуулаа тэг 30 мянгуулаа дэлхийд даяар монголоор одоо дэлхийд даяард гарсан монгол залуучууд бүгдээр хамтдаа яагаад хөгжиж болохгүй гэж дэлхийд даяараа тэр мэх мэдлэгээ хоорондоо хуваалцъя л да хамтдаа хөгжээ те тэр нь эргээд надад хамгийн гол нь утга учиртай учраас эндээс би мөнгө олддог ч гэсэн те одоо байн гачлахын хажуугаар те хичнээн завгүй байсан ч гэсэн заавал цаг гаргаад
одоо сүүлийн 3 жил 2-7 хоногийн тутамд нэг ч удаа бид нэр тасалж үзээгүй. нэг ч удаа бид нэр яг одоо цагаас хоцорч үзээгүй хүргэсэн байна. Тэгэхээр одоо би танд харуулъя л та. Чиний подкастаас хоцрох юм бол хоцрох тахна биш. За одоо ямар номнуудыг харъя. За одоо ингэ. За Тэгэхээр бид нэр анх эхэлж байхдаа нэг Монгол залуучууд юм одоо уйтгартай ном сонсдсон болоогүй юу гэж их бодож илээ. Эсвэл хөгжимд илүү сонирхолтой байх ч юм уу те. Эсвэл одоо оддын яриа ч юм уу те. Эсвэл ховж ив ч юм уу. Тийм одоо entertainment юмд илүү сонирхолтой болов гэсэн чинь яг бидний одоо уйтгартай те ном ярьдаг, баримтад ном ярьдаг подкаст маань одоо яг Монголын хамгийн олон сонсогчтой подкаст. Тэгээд бас нэг сонирхолтой баримтын та ингээ харах юм бол та энэ хардаа энэ дэлхийн газрын зураг байна те. Дэлхийн газрын зураг дотроос энэ шар өнгүүдийг хардаа. тийм байна. Ерөөсө бараг л Африк одоо өмнөд Америкаас босны бүгд ингээд орсон байна. Тэр энэ дэлхийгээр тархсан 60 орноос сууж байгаа монголчууд тэгээд Монголын 21 аймгийн залуучууд маань бүгдээрээ аналог подкастыг сонсдог болсон 3 жил дотор. Ямар сайн. Та нар харсаар нүдэн дээр өсчихлээ шүү. Энэ нэргээд хамгийн гол нь надад хувь хүний хувьд айгүй одоо бид одоо манай энэний ард чинь тэгшээтэйг наагийн бид гурвын хувьд энэ маш утга учиртай зүйл болдог юм л да. Тэгэхээр тийм болохоор бид гурвын одоо хамгийн том одоо бахархал нь одоо энэ Гэгийн өсөл ямар гоё юм бэ хамтдаа. За тэгээд одоо номнуудыг ингээ харах юм бол За тэгээд одоо үеийн залуучуудын одоо баатар болсон одоо Элон Маск байна те. Тэрний тухай маш том цадгаалсдаг одоо мундаг энэ үеийн одоо баатар инновацлыг залуу шүү дээ. Тэгэхээр энэ хүний түүх энэ хүн яагаад ийм бусдаас онцгой те яг юу бүтээч вэ? Одоо тэр хүнээс чинь юу авмаар тэрнээс суралцмаар юм тийм үү? Тэгэхээр энэ хүний одоо амьдралыг өгүүлсэн ном байна. За бүгдээрээ залуучууд Nike гэдэг одоо Nike брендийг мэддэг те. Тэр Nike-г бүтээсэн одоо Phil Knight гэдэг алдартай хүн байна те. Яаж энэ хүн Nike-г бүтээсэн? Энэ хүчээр анх бол Японоос те Америк руу пүүз зүүдэг хүн байсан шүү дээ. Тэгэн гутаа өөрөө Японоос пүүз авч ирснээс өөрсдөө тэгвэл пүүзээ бүтээгээд те өөрсдөө брэнд гаргалтаа гэдэг анх Nike-г Америкт гаргаж ирсэн. Одоо 2016 оны одоо Америкийн ерөнхийлөгчийн сонгуул боллоо шүү дээ. Дональд Трамп ялаад те Хиллари Клинтон ялагдсан. Тэгэхээр тэрийг Хиллари Клинтон ялагдчихад what happened буюу яг юу болчихвоо гэд өөрийнхөө 750 хуудастай анализ ном бичсэн байт. Тэр сонгуульд яагаад Хиллари Клинтон ялагдсан? Яагаад Дональд Трамп ялчгүй те? Тэрний ард ингээд юу болоод өнгөрчүү гэд 750 хуудас маш гүнзгий бичсэн маш өндөр чанартай бичсэн нэг тийм ном Хиллари Клинтон өөрийнх нь бичсэн ном байгаа. Тэгэхээр энэ номнуудыг бүгдийг уншаад бид нэр залуучуудаа 60 минут. Тэгээ 60 минутын дотор л ерөөсөө багтааж хүргэх гэсэн санаа. За зөв. За тэгээд энэ номыг бид дуустахгүй болохгүй. Одоо миний сурсан сургуулийн одоо Харвардын бизнес сургуулийн магадгүй хамгийн алдартай олон хүний амьдралд харах үнцгийг нь өөрчилсөн хүн байна. Clay Christensen гэдэг энэ жил харамсалтай өнгөрсөн. Таал төгссөн. Гэхдээ маш олон хүний амьдралыг өөрчилсөн. Утга учир амьдралыг харах үнцэг те амьдралын утга учирыг олоход нь гэрэл болж гисэн хүн байдаг. Энэ хүний how will you measure your life? Буюу та амьдралаа хэрхэн үнэлэн дүгнэх вэ гэсэн. Тэгэхээр бид хүн өнөөдөр ингээд одоо өдөр тутмын амьдралаасаа бол түүртэй ч юм уу хизээж асуудаггүй боддгоо асуулт байгаа. Тэр энэ бол ингээд одоо амьдралаа ингээд нэлээд амьдэрсэн ч юм уу те бүх хүний өөрсдөөсөө асуух хэрэгтэй асуулт байхгүй. Тэр энэ номыг уншаад ер нь бол Австралид би тэр одоо Bank of America те Америкийн банкнд 3 жил ажиллаж илээ. Их орондоо би ирэх ёстой юм байна гэдгийг ер нь бол ухаараад гэх юм уу да. Гэхдээ ер нь бол энэ чинь нэг амар шийдвэр байгаагүй л дээ. Яагаад гэх юм бол яг мөрөөдлийнхаа тэр банкнд ажиллаж илээ хангалттай цалин аваад те дэлхийн тэр шилдэг банкнд өөрийнхөө мэрэгчлэр бүх юм хангалттай те сайхан орчинд хөгжилтэй оронд хүснээр амьдарчлаа. Гэхдээ амьдралынхаа утга учирыг би эргээгээд бодох юм бол хамгийн гол нь би юу хийж аж ямар ирээдүйг төсөөлөөд тэрний эргээд надад хамгийн гол нь утга учиртай байх юм бэ гэдгийг одоо бодох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ ном хамгийн гол нь тэр асуултуудыг талаас асууж. Энэ хэдэн онд чи 2017 он шүү дээ. 17 он. Одоогоос ч одоо тэгэхээр чи 3 жил юм. Тэгэхээр чи тэр үед бол одоо 30-тай залуу энийг уншаад тэгээ чи өөртөө асуулт тавьж штэ тий. Өөртөө асуулт тавьж. Тэр ер нь ном гэдэг маань нөгөө хүнд ингээ хариултыг өгөх биш. Зөв асуултыг нь асуугаад
тэр дотор байгаа тийм үү тэр зүрхнийхэн гүнд нь байгаа тэр хариултыг нь ингээд гаргаж ирэхэд нь хөтэлдэг. Хөтэлдэг тийм. Ерөөсөө л тийм. Ид шидэн тэндэл байгаа. Эд шид нь ердөө үр дүн нь тэр. Үнэт зүйл нь тэр. Тэгж чадсанараа яг тэр нөгөө өөрийнх нь үнэт зүйлийг нь холхот нь тусалдаг. Хөтч нь болж тийм үү. Тэгээд тэр хүний харах үнцгийг нь хамгийн гол нь өөрчилж чаддаг. Яг энэ чиний энэ ном дээр бичигдсэн юм энэ агуулга надад 60 настай байхад болсон юм. 60 таа болохдоо. Одоо чи 30 таа тулсан байна шүү дээ. Би 60 таа тулсан. Гэхдээ миний 30 жил урд нийгэмд байсан. Юм бодох завгүй явж ирсэн. Хүн бодоод өгсөн бэлгийн юм дээр явж ирсэн. Би өөрөө боддог болоод 30 жил болж. Тэгэхээр биологийн хувьд бол би нас агсан боловч сэтгүүн хувьд бол би тун гайгүй байгаа юм байна гэж өөрийгөө ойлгож баярлж байна. Сая хэлсэн үг юм чинь. Энэ бодлын үүднээс ч гэсэн энэ шин тооллын 100 гэдэг санаа орж ирсэн. Энэ бодлын үүднээс та нарт одоо замын нээж өгөө, хаалгыг чинь онгойлгоё. Бид дандаа яхаар бул харж чулуу шиг байх ёстой. Тэгэхээр энэ сайхан миний энэ бодлыг манай чив тэрэг үзэж байгаа хүмүүс бас сэтгэлдээ тийчих байх. Үр дүнгийн дунгуудахгүй харна. Тэгээд дараа нь энэ тэгээд хідэн ном байна яг. Одоо ингээд нийлээд эн чинь одоогийн байдлаар бид нэр ингээд 86 ном уншсан байна л та. Тэгээ бас нэг эндээс би нэг ном одоо жишээ дурдчихсан. За энэ одоо Spill Over гэдэг нэг ном байна те. За энэ одоо нэг шимпанзегийн зураг та. Тэгэхээр энэ яг коронавирус ингээд гарч байхад хүн болго ингээд паниктаа те. Хүү яана амар том вирус гараад ирлээ одоо тэр явж сарсан баг байгаас гаралтай сарсан баг байхаа л явж хамгийн муухай амт юм байна гэл хараад ирсэн үе шүү дээ одоо яг бид нэр яг энэ нийгэмд амьдарч байна шүү дээ тийм үү. Тэгэхээр бид нэр залуучууд ялангуяа бид нэр энэ дээр бүр том зураг харах хэрэгтэй. Халдварт өвчин зөндөө сүүлийн 30 жил ингээд зөндөө гарсан. Тэгэхээр ингээд бүр ингээд 30 руу доор хаяж бид нэр 30 жилээр сүүлийн 30 жил нь халдварт өвчин аваад үзгээд яг юу болчихоо те. Одоо бидний мэддэх Эбола, за бүр дох байна. За SARS байна. Энэ коронавирус эдгээр чинь бүгдээрээ амьтнаас дамжиж хүнд халдварсан өвчнгөд тахгүй юу. Тэр сүүлийн 30 жил гарсан халдварт өвчнүүд чинь нийт 70% нь зэрлэг амьтнаас хүнд халдсан өвчнгөд. Тэгэхээр энэний явж буруутан те яг хэн байсан бэ гэхээр сүүлийн 200 жил чинь ингээд дэлхийн хүн ам чинь тийм үү. Тэгээ гэрлийн хурдаар өсчлөө шүү дээ тийм үү. $7.6 тэрбум хүн өнөөдөр амьдарч байна. Тэгэхээр бид нэр 200 жил ингэж маш хурдцтай өсөхдөө зэрлэг амьтанд ингэж байх газрыг нь те одоо багсгасаар те ойг нь хятад хот бариад одоо газар тариалал эрхлээд тэгэхээр буцаад эргээгээд яасан бэхээр тэр зэрлэг амьтны бид зэрлэг амьтны хувьд бид нар чинь ч гэсэн бас нэг л амьт төрлийн амьт шүү дээ. Тэгэхээр тэгснээрээ тэднэрлүү дэндүү ойртоо тэднийг одоо бидний уур амьсгалын өөрчлөлтөөс болоод одоо ой шатаад ч юм уу те бидний хийсэн хор уршигаас болоод нэгсэндээ тэр одоо коронавирус ч юм уу тэр сарсан баг бахан биеинд ингээд хэдэн зуун мянган жил амьдарчсэн тэр вирус одоо бид нар өөртөө ингээд урьж авчраад бидэн дээр ирсэн те тийм ер нь бол бид нар урьж авчирсан гэсэн үг байхгүй тэрнээсээ болоод бид нар өнөөдөр ингээд хор амшиг амсаж байгаа те тэр энэ ч гэсэн одоо урд нь гарсан харт тахал байна уу одоо Испани одоо ханиад байна уу том гарч ирсэн түүхэнд гарч ирсэн бид нар чинь бүгдээрээ тийм учиртай шүү дээ. Тэгэхээр коронавирус гараад ингээд намжсны дараа халдвар төвчин гарахгүй гэж ойлгож болохгүй гарна. Тэр болгонд бид нэр тэгэхээр бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд байгаль орчинтойгоо их зөв харьцах хэрэгтэй болж таарч байгаа. Сэтгэлгээгээ өөрчлөхөөс эхлээд арга барилаа өөрчил, амьдралын хэм нэлээ өөрчил, хамгийн гол нь бодлоо өөрчил. Тэгэхээр энэ номнуудыг уншаад тахтсан надад юу ажиглагдаг гэж. Одоо нүүдлийн тэр одоо бидний өвдөжсөн одоо аж ахуй тий амьдарч ирсэн хэм маяг хэлбэр соёл тэр чинь явж бидний хамгийн зөв шийдэл тий бидний хамгийн том үнэт зүйл эргээгээд байгаль орчинд хамгийн ээлтэй бидний одоо хүний хувьд ч гэсэн эрүүл мэндийн хувьд ч гэсэн айгүй зөв зүйл байсан юм байна. Тэрийгээ бид нэр тэгэхээр одоо Монгол хүний хувьд тий хизээж алдаж болохгүй зүйл юм байна гэдэг л одоо миний хувьд бол одоо яс махандаа шиг. Тэгэхээр бидэнд бас маш том юу нэгдэж чинь дэлхийн өмнө Монгол хүн асар том оюуны потенциал нээж шít. Тэ штэ. Ер нь бол тэгэхээр бид нэр тэрийг одоо цаашдаа алдаж болохгүй зөв оновчтой одоо байлгаж яаж тэрийг хэрхэн зөв хадгалж чадах вэ? Яаж тэр нүүдлийн соёл мал аж ахуйгаа хэрхэн зөв хөгжүүлж чадах вэ? Тэр нь эргээгээд хамгийн гол нь хүн төрөлхтнийг
ер нь бол хүн төрөлхтний аврах хүн төрөлхтний зөв одоо хэв маяг руу оруулах бас нэг гаргалгаа гэж ойлгож байна. Бид яг байлдаад сэлмэргүүлээд дэгэнд оруулсан. Тэгээ панмонголизм гэдэг дэг байгаа шүү. Тийм ээ. Дэгэнд оруулж ирсэн дэлхийг. Одоо бидэнд дахиад бас амьдрах үе дэгэнд оруулах том хариуцлага бидний өмнө ирж байна. Тэгэлгүй яах вэ? Тий. Тэгэхээр сонирхолтой байна. Би одоо барууны тэр одоо судалгаатай тий шинжлэх ухааны тэр номнуудыг унших тусам тэр нүүдлийн соёл иргэншил яг Монгол мал аж ахуй тэр Монгол аж ахуй чи ямар одоо зөв байсан бэ? Ямар чухал байсан бэ гэдгийг улам илүү ойлгож байгаа юм л та. Би тэгэд энэ нэг 100 хүний эрэлд яваад байгаа гэсэн шүү дээ. Энэ бол нэг тийм шагнал магнал биш. За ёо. Шагнал биш. Тэгвэл энэ бол асар их итгэл. Маш их итгэл. Миний хувьд. Зүгээр бос хүмүүс үзэж сууж байгаад ерөнхийдөө энэ нэлээд хэдэн нэвтрүүлэг явсны дараагаар бол ойлгосон хүмүүс сайхан залуучууд одоо идэл бидний улсын маань дүүрээд явах хүн шүү гэж ойлгосон. Чиний нэг зургаар аялаад энэ би Харвардд сурж байхад ахуулсан манай ангийнхантайгаа ахуулсан зураг. Тэгээ бас нэг тийм төсөл байдаг юм л да. Тэн дээр ээжийнхаа талаар бичээд тэр маань ингээд шалгараад ингээд Харвардын ханд нь манай сургуулийн ханд нь ингээд зөв. Сургуулийн ханд зураг хадуулна гэдэг шоос. За энэ хүн юу хийж вэ? За энд яг манай хичээл ороод тэнд одоо инновацийн нэг том төсөл ирээд. За энэ одоо аав ээжээртэйгээ төгсөлтийн баяраар аав ээжээрээ авчираад танилцуулж ирсэн үе юм. За энэ манай төгсөж яхад тийм. Бизнес сургуулийг төгсөөд тийм байна. Диплома хүлээж авч байна. За төгсөлтийн баяраар бөөм баяр тийм. Энэ хүн бас л манай ангийн хүүхэд аав ээжтэйгээ би ээжтэйгээ тийм. Аав ээж нэг хоорондоо уулзлаа тийм. Бид чинь Харвардыг бас тавуулаад төгсчихлээ шүү дээ. 5 6. За хин юм бэ? За тэр үед одоо манай нэг засгийн газрын хэрэглэх газрын дараа оюун эрдэнэ сайд. За тэгээд хуулийн сургуулийн одоо график дизайны сургуулийн гээд ерөнхийдөө баг 5 сургуулийн чинь 5 зургуулаа төгсчихсэн. Бас хамгийн монголчуудын хамгийн олон монголчууд төгссөн жил байдаг шүү тэр. Оюун эрдэнэтэй та нар чинь нэг дор сурч байгаа. Тэгээд тэр үедээ ярьж хоорондоо төлөвлөж хийж хийхийг хүсэж мөрөөдөж тийм ээ. Тэр үед чинь бид нар бараг 5 дахь өдөр болгон уулзаал хамгийн гол нь одоо сурж байгаа зүйлсээ яг Монголын хөрсөн дээр яаж буулгаж болох вэ те. Бид нэр тэндээс яг юу суралцаж байгаа. Тэр талаар маш их одоо буу алдаг. Тэр талаар маш их ярьдаг байлаа. Тэгээ Харвардд анхудаага Монгол оюутнууд хамтдаа нийлж Монголдоо одоо гэрэл одоо тусгаж те. Монголын нэг өдөр нэг орой гэж арга хэмжээ зохион байгуулж илээ. Бүх багш нараа өрөө монголчууд янз бүрийн мужаас бүгдээрээ цуглаа. Бараг 200-аад хүн цуглаж. Өөрөө бол одоо ийм ажил хийж байгаа шүү дээ. Миний одоо мэдж байгаагаар бол Монгол улсын засгийн газрын хэрэглэх газрын даргын ахлах зөвлөх. Одоо засгийн газар хэрхэн ажиллахад зөвлөгөө өгдөг хүн Монгол улсынхаа. Дээр нь одоо Монгол улсын сайдын дэргэд ажиллаж байгаа хүн. Оюун эрдэнэ дэргэд тийм ээ. Тий. Тэгэхээр тэнд нэг мундаг хүчрэх баг байдаг. Танай. Тэр бага яаж бүрдүүлсэн? Зөвлөхүүдийн баг гэж одоо би нэг сонин дээр харж байсан. Дандаа залуучууд оюун эрдэнэ дарга маань хэрэглэх газрын дарга болоод тэгээд ер нь бол биднээс урд нь олсондоо ярьдаг байсан. Тэр оюутан тий. Урт хугацааны тэр хөгжлийн бодлогыг одоо бүгдээрээ бичээ. Тэгээд ер нь бол би тэрийг бичлцгээд ингээд тухайн нэмрээ оруулахын тулд одоо мундаг сургууль төгссөн тэр залуучуудаа бас Монголд хөгжлийн загвараа гаргахдаа өөрсдийн хувь нэмрээ заавал оруулах хэрэгтэй тий. Нэгэнтээ л тэд нэр олон улсын маш олон улсын жишгийг тий тухайн сургуулиудаас суралцсан. Тийм хүмүүс учраас яг Монгол хөгжлийн загвараа гаргахад нь өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэсэн. Ер нь бол гол санаа байсан. Бид нар чинь тэгээд тэндээ чинь баг одоо 20-од тий ер нь бол одоо шилдэг ихтэй сургууль төгссөн янз бүрийн салбарт ажилладаг янз бүрийн одоо мэрэгчлээ тэр залуучуудыг нэг баг болгоод одоо зөвлөхүүдийн зөвлөл гэж нэг баг болгоод одоо энэ алсын гараа 2050-ыг бичигдэхэд өөрсдийн хүн нэмрээ оруулах.
бас нэг мөрөөдөл чи биелж эхэлж байна. Ямар ч байсан цаасан дээр бодож байна тийм үү? Тийм. Гэхдээ та нар яагаад 30 жилээр төлөвлөсөн юм? Ер нь бол монголчин одоо бид нэр за ардчлал руу ороод ингээ 30 жил явж байна те. Тэгэхээр альва систем рүү ороод ч юм уу те ингээд 30 жил гэдэг чинь хангалттай дүгнэлт хийх хугацаа. Нэг 10 жил бол ингээд дүгнэлт хийх арай болохгүй те. Тэгэхээр яг тэр дүгнэлтээ хамгийн гол нь хийгээд алдаа оноогоо сураад те. Тэгээд цаашаа бас бид энэ зүйлийн 30 жилийг харахад одоо нэг зүйл нь одоо эхлээд бол ингээд бид нар социализм үед маш төлөвлөгөөтэй цэгцтэй явж ирсэн нэг гинэд ардчлал руу оронготой нэгсэндээ одоо өмчөөр дурааралцсан шүү дээ. Тэгэн гутаа тэрнээс гарсан алдаа юу гэхээр нэг бид нэр дэндүү цэгц Улаанбаатараар төвсөлөх юм бол Улаанбаатарын хөгжил яаж авсан те энэ эмгэг замбраагүй одоо буцаад замаа томсхий гэд одоо Улаанбаатараа илүү жоохон төлөвлөгөөтэй те ингээд цэгцтэй болгох ихээр асуудлууд үүсдэг шүү дээ. Яг тэр үнтэй миний бодлоор ялгаагүй. Тэгэхээр энийг бид нэр яаж засах вэ? Тэгэхээр бид нэр дутагтаад байгаа тэр зүйл ингээд төлөвлөгөөтэй алсын хараатаа тийм үү? Ер нь хаана хүрэх гэж байгаа гэдэг цэгээ бид нэр олж харж ээж тийшээ хэрхэн хүрэх үү гэдгийг тодорхойлно шүү дээ. Тэгэхээр олон улсын маш олон орны жишээ байна л да. Ялангуяа хөгжиж байгаа орнууд тийм үү? Өөрсдийн алсын хараагаа тодорхойлоод цэгцтэй бодлогоо гаргаад нэг бодлоготой тэр бодлогоо яг тууштай бариад тэгжээж ерөөхдөө хөгжсөн түүхүүд маш олон байдаг. 2050 гэдэг маань 30 жилээр дэ бүх юмыг ингээд нарийн тодорхойлно гэсэн үг биш шүү дээ. 2050 он гэхэд бид нэр ямар Монгол улсыг бүтээх гэж зорж байгаа юм. Одоо би жишээлбэл тэр үед ч одоо 60 гарцсан байх юм биш үү. Тэгэхээр одоо магадгүй тэр үед 60 гэдтэй байж байхдаа би яг ямар оронд амьдрмаар байгаа юм тийм үү. Тэр мөрөөдлөө гаргамаар байна шүү дээ. Одоо Монгол хүн болгоны мөрөөдлийг ингээд нэгтгээд нэг гаргах юм бол нэг том мөрөөдөл гарна да тийм үү. Тэр мөрөөдлөө бүгдээрээ ямар нэгэн нам ч юм уу те элдв янз харгалцахгүйгээр тодорхойлоод тэгээд тэр одоо янз бүрийн гарсан тэр хөгжлийн холбоотой бүх бодлого баримтчгийг нэгтгэж яг нэг жанжин шугамд авчир ягсан ер нь санаа авч байгаа шүү дээ. Өнөө маргаашаар амьдраагүй. Тэгээд чи 60 хүрээд одоо 60 гарсан байж гэнэ гэж шүү дээ. Миний бас нэг хүсэл байна л да нэг мөрөөдөл. 90 гарчаад нөгөө зөвлөгч нь энэний үр дүнг хараа зогсч ивэл мөн сайхнаа. Мегмөр гэдэг хүн. Тийм ээ? Тийм шүү дээ. Тий. Та нар дандаа залуучууд хийсэн. Та нар төлөвлөхгүй бид юугаа хийдэг. Бид гэхдээ бид өөрсдийнхөө дадлага туршлага тийм ээ? Элдв янзын одоо саад бэрхшээл элдв юмыг хэлж залж өгөх ёстой. Тэгэхээр энэ амжилт чинь амжилт үсэ. Энэ чиний хамгийн том мөрөөдөл байна. Тийм үү? Тэр нь бол тийм шүү. Хамгийн хэрвээ чи 60 өнгөрчөөд бахархалтайгаар орилох нь шүү. За би мөрөөдлөө биелүүлсэн. Бас эргээгээд би тэр үг хэлмээр л илүү хувийн хувьд те. Утга учиртай зүйл байх болоо гэж. Утга учиртайгаар барахгүй чиний үнэт зүйл мөн. Монгол хүмүүсийн үнэт зүйл болно. Монгол улсын үнэт зүйл энэ юм. Тэр 2050 дээр үнэт зүйлээр эхэлдэг шүү дээ. Тийм ээ? Тийм. Өөрийгөө хинбэ гэдгээ мэдчихээд тэг би юу хийж чадах вэ гэдгээ мэдчихээд тэг би хаана очих вэ гэдгээ мэдчих юм бол тэр алсын хараа бол мундаг сайн яг хөө зарим маш гэдэг хүмүүс байдаг юм. Би бол ингэх байсан гэж. Гэтэл өнөөдөр ийм сайхан баг бүрдэж орж ир. Танаа юуныхан чинь тэр зөвлөхийн баг ба штэ. 20 залуучууд байдаг. Тэр чинь нам юмар ялгахгүй. Ер нь бол сонгохдоо тийм намын талаар ерөөсөө одооч. Огт та нарын аран шин байхгүй. Та нар яг тийм аран шинтэй шин үе. Шин тооллох ийм аран шинтэй. Тэгээд ер нь өөрөө энэ бодлого чинь ингээд нам хамаарч болохгүй л дээ. Тий. Тэгэхээр ер нь бол Монгол улс чинь нэг л Монгол улс шүү дээ. Тэгэхээр бид нэр ч гэсэн тэгвэл яг нэг том хамтдаа ингээд Монгол хүн болгоны одоо мөрөөдлийг тусгах нэг том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Нэг хөгжлийн чиглэлтэй байх хэрэгтэй тий. За сайн бацхан сонсогчдоо. Тэгэхээр бид алсын гараа 2000-тай Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг подкаст хэлбэрээр та бүхэндээ детальчлан хүргэх гэж байгаа. Энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын
ажлын хэсгийг ахлаж ажилласан засгийн газрын хэрэглэх газрын дарга, Монгол Улсын сайд, Улсын их хурлын гишүүн Оюун Эрдэнэ өнөөдөр оролцож байна. За баярлалаа. Тэгээд ер нь бол аль ч улс орон одоо алсын хараатай байх хэвээр. Тэгээ энэ бол тэгвэл тогтвортой хөгжлийн суур үзэл баримтлал мөн байх нэ. Тийм ээ. Тэхийн тулд улс гэр тогтвортой байх хэрэгтэй. Энэ мөрөөдөлд хүрэхийн тулд. Тэгэхээр тэндээ бид нар яг өөрсдийн Монгол хөрсөн дээр болсон одоо Монгол хүний оюун ухаанаас гарсан Монгол хөгжлийн алсын хараатай загвар гаргах хэрэгтэй. Ямар сайхан. За би чамаас нэг асуулт асууж чи юу хүсэж байна? Гэчээд би кофего чана. За. Тэхөө. Тулганд галарсан багад сэтгэлд дулаан болно гэж. Тамийн дуулсарныхаа тухай юу бодож яамаар байна? Ер нь Монгол улсын одоо хөгжлийн төвшинг те эсвэл цаашаа бид нэр яг юугаа засч явах юм ч юм уу. Ингээ харахаар бидний тулгарч байгаа ингээд олон асуудлууд байна те. Энэ нь ерөөсөө цоошин зүйл огт биш. Яг тэгэхээр бидний тулгарч байгаа тэр асуудал ч олон орнд тулгарсан байна шүү дээ те. Тэгээ шийдээ явцсан маш том ариун түүх байна. Тэгэхээр тэндээс жишээлбэл ялангуяа институцийн хувьд те улс төр эдийн засгийн институц нь олон нийтэд хүртээмжтэй байх хэрэгтэй. Эсвэргээр хэрвээ бид нэр одоо улс төрийн институц, эдийн засгийн институц нь зөвхөн нэг тодорхой бүлэгт үйлчилдэг байх юм бол тий нийтэд хамарч чадахгүй нэг хэсэгт л үйлчилж эхлэх юм бол тэгэхээр тэр одоо ерөөсөө бидний өнөөдрийн харж байгаа тий авилгал хээл ахвал ч юм уу тий тэр бүхний чинь яг хамгийн гол суурь нөхгүй. Тэгэхээр суурь нь явж буцаад энэ чинь буцаад институцийн асуудал болж таардаг. Тийм байна. Тэгэхээр тэр хоёрыг л яг зөв голтрол нь ерөөсөө заавал ер нь оруулах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр хоёр төвшөнд байгаа. Улс төрийн институц тий эдийн засгийн институц. Тэгэхээр энэ дээр бол одоо бичигдсэн одоо агуу номнууд байдаг, онлууд бас байдаг. Тэгэхээр хэсэг бүлэг хүмүүст л ингээд үйлчлдэг институцаас салж чадахгүй болохоор тэр нь бас ингээд баг одоо монголоор бол чөтгөрийн тойрог гэдэг юм да. Тэнт тоосоо гарч чаддгүй тий. Тэр энэний одоо хамгийн одоо сонгодог зөв явсан жишээлбэл бүр хамгийн анх тэр демокраси буюу ардчлал чинь одоо бүр Англид анх үүсчихсэн шүү дээ. 1700-аад оны үед Англид чинь Glorious Revolution гэж ярьдаг. Тэгээ авгаа хувьсгал тэр гарч ирснээрээ тэр хаант засаглал тэр феодализмыг буцахад буцаад эргээд тэр нь юу үсгсэн бэ гэхээр тэр улс төр эдийн засгийн институцийг олон юмдтэй хүртээмжтэй болгож чадсанараа тэр тийшээгээ хүчин ингэж одоо залснараа тэр нь эргээгээд тийм одоо зөв голтролтой тойрогддог орчсон байдаг. Гэтэл Африкийн одоо жишээ ч юм уу янз бүрийн олон жишээ байна Африкийн олон орнууд жишээлбэл 1950-60-аад оны үед тусгаар тогтнол олсон шүү дээ. Тэр тусгаар тогтнолоо олчих юм бол ерөнхийдөө цаашаа зөв хөгжиж чинь гэд ойлгосон чинь одоо тэрнээс ингээд маш олон орнууд одоо хүртэл ингээд зөв голтролтой орж чадаагүй ч юм уу тэр чөтгөрийн тойрог дотроос гарч чадаагаа тэрнээсээ болоод дотоодын янз бүрийн дайнд гарсан ч юм уу тийм асуудал гардаг. Тэгэхээр бид нэр тэндээс юу суралцаж болох вэ гэхээр яг институцийн хувьд бид нэр яг хэрвээ тэрийг хамгийн гол нь бүх хүнд хүртээмжтэй олон нийтэд хүртээмжтэй ард иргэдтэй үйлчилж чаддаг тийм институцийг л хамгийн гол нь тэр одоо фундамент нь бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас нэг ийм юм байдаг юм аа. Бид нэр инновац гэдээ яриад байдаг. Тий. Инновацыг бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр одоо iPhone ч гэдэг юм уу одоо Samsung ч гэдэг юм уу. Жохон дэвшлийг л гэж ойлгоо. Тий. Гэтэл инновац чи өөрөө маш том гаргалгаа нөхгүй. Бид нэр яг одоо тэр институтыг зөв гаргаж ирэхэд тэр инновац гэдэг чинь айгүй чухал. Тэгэхээр инновацыг бол тийм сүртэй том зөвхөн iPhone дээр байдаг ч юм уу эсвэл томоохон компани л инновац хийдэг ч юм гэж ойлгож болохгүй. Тэгэхээр ерөөсөө альва хийж байгаа үйл одоо бараа бүтээгдэхүүний хувьд ч юм уу үйлчлэгээний хувьд хүрч чадахгүй тэр хүндээ олон нийтэд хүрч чадсан бараа бүтээгдэхүүнийг одоо гаргах замыг нь гаргаж ирэх юм бол тэр чинь өөрөө маш том инновац байхгүй. Тий. Тэгэхээр зөвхөн одоо хэсэг бүлэг хүмүүст одоо баян ч юм уу худалдан авах чадвартай тэр хүмүүст одоо хүрдэг бараа бүтээгдэхүүн ч юм уу тэрийг одоо масс олон нийтэд хүргэж чадах тэр гаргалгааг хэрвээ бид нэр зөв болж чадах юм бол энэ нь буцаад эргээгээд
ажлын байр бий болгодог, баялаг бүтээдэг, эргээгээ тэр ажлын одоо цалины нүд сайжирсан тий баялаг бүтээсэн ард түмэн чинь одоо зөв системийг шаардаа зөв системээр нь ингээд тэд нар чинь өөрсдөө зөв голтрол нь оруулж өгдөг. Тэгэхээр одоо энэ дэр нэг биднэрт магадгүй ойлгомжтой нэг жишээ авъя л да. Энэ болохоор яг тэр манай Harvard-ын бизнес сургуулийн Clay Christensen гэх тэр багшийн гаргаж ирсэн ерөнхийдөө онолохгүй. Яг ядуу буруу орнууд те ядуурлаас гарахад хамгийн чухал хүчин зүйл юу вэ гэдэг асуултанд ерөөсөө хариулсан. Хамгийн энгийн асуулт. Тий, маш энгийн. Тэрний гаргалгаа нь ерөөсөө л тэр миний одоо сайн яриад байгаа шин зах зээлийг үүсгэгч инновац гэж. Тэгэхээр ерөөсөө л тэр одоо бидний хэрэглэгч гэж үздэггүй одоо хөдөлгөөн авах чадваргүй гэж үздэг тэр хүмүүс рүү тэр хүмүүс авч чадах хэрэглэж болох бараа бүтээгдэхүүнийг ерөөсөө хүргэх тэр механизм чинь инновац болчихж байгаа. Бид хэрвээ тэгж чадах юм бол цалин сайжрна, баялаг бүтээн, ажилтаа болно. Одоо дараагийн түвшинд гардаг гэсэн үг. Хамгийн сонгодог жишээлбэл Америк шүү дээ. Одоо жишээлбэл миний ажиллаж байсан тэр банк ба шүү дээ. Тэр одоо Bank of America буюу тэ Америкийн тэр үндэсний банк байна да. Тий. Тэр банк 1900-аад оны үед одоо зөвхөн баячуудад, зөвхөн томоохон корпорациудад зээл болгодог байсан баг. Тэгэхээр тэр үед жирийн иргэн бат найрамдал те арилжааны банк руу ороод тэгээ одоо зээл авна гэдэг ойлголт байхгүйсэн байхгүй. Одоо манай жидүүд гаргасан сан жидүүд зориулсан мөнгөд их зөв мөнгө тийм ээ. Тэр үйлдвэрлэгч, жижиг үйлдвэрлэгч рүү өгөх гэсэн санаа шүү дээ. Зөв биз? Зөв. Гэтэл тэр маань буруу замаар явц тийм ээ. Тэр жидүүгийн одоо жидүү гэж яриад жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид тэд нар чинь яг тэр нөгөө инновацийг гаргаж ирдэг тий гаргаж ирдэг хүчгүй. Тэгэхээр яг тэднийг бид нэр ер нь бол бодлогын талаасаа ч гэсэн яг тэр инновацийг шинэ зах зээлийг үүсгэн тэр инновацийг гаргаж ирэхэд нь л ерөөсөө туслах бодлогоор дэмжих тий ерөөсөө жанжин шугам тийшэл бас санхүүгээрч дэмжих тий. Бусад орны жишг ч гэсэн ерөөхдөө тийм байна. Тэгэх юм бол ажлын байр, майр одоо цалин хөлс бүх асуудлууд ингээд дараалалаа. Ажлын байр бий боллоо тий тэндээсээ баялаг бүтээлээ тэр хүмүүсийн цалин сайжрлаа тэр тэгэхээр чинь тэр хүмүүс илүү одоо боловсралтай болохыг хичээн тий тэгж тэгснээрээ буцаад институцийг нь тийм үү улс төр тэр эдийн засгийн институцийг зөв байхыг тэр хүмүүс бүгдээнд нь хүртээмжтэй байхыг шаардаж эхэлдэг. Тэр шаардлагын улмаас улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч зөв голдролгоо одоо орхоос өөр аргагүй болдог. Тэр энэ тэгж чадсанараа эн чинь нөгөө зөв бүтэмжтэй тойрог дотор ингэж хэрвээ тэр нэг дотроо тойрогтой орчих юм бол яг ардчлал бидний арилээд байгаа ардчлал тэднэр тэр чинь яг бодит утгаараа хөгжих ирнэ. Тий. Чамд кофе гоохта сүүгүү баярлалаа. Чихэргүй яг оригиналаар нь ууж байгаа гэж байгаа тийм ээ. Хараар нь. Хараар нь. За баярлалаа. Энэ баримл бол очирвалдын баримл. Нью-Йоркд маш чухал газар хүнээс өндөр хэмжээгээр хийгдээд тавигдсан. Өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг баримлын тоонд орсон. Тэгэхээр манай одоо орчин цагийн залуучууд та нар арчилсан хувьсгал бужигнж яхад 7-8 настай гүйж явсан хүүхдүүд одоо өнөөдөр яг эд сайхан улсынхаа ачааг үүрхүүц болоод гараад ирсэн сайхан цаг үе байна. Ингээд 2050 гэдэг одоо хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. 30 жилийн дараа хоёулаа уулзъя гэсэн сайхан ерөөл тавьж байна. Би тэгэд 90 гарсан байх болно. Чи 60 гарсан байх болно. Тэгэхээр яг эд хийх үеийнхээ зүйлийг төлөвлөж байгаа. 2050 он бол ерөөсөө та нарын төлөвлөлт, та нарын хариуцлага. Их нуруунд тэнд л очино. Тэгэхээр эндээ их амжилт гаргаарай. 30 жилийн дараа уулзна. Ахын амьд байна оо. Ярих юм байхгүй. Яг уулзна. За ингээд сайн сайхны төлөө өнөөдрийн битэрийн ярилцлага өндөрлж байна. Улс орн маань мандах болтугай. За ерөөл бодох шиг. Итгэл байна шүү. Та нарт итгэж байна. Та нарт л итгэж байна.